Орой минь үзэгчдээ Мандимын сайт байна. Бид манай редакцид ирүүлсэн иргэдийн гомдол мэдээллийн дагуу та бүхэндээ энэ удаагийн мэдээллээ бэлтгэн хүрэхэд бэлэн боллоо. Гүнзэг үндэсний үйлдвэрлэл хувьцаат компани ажилчдынхаа цалинг олон сар өгөөгүй гэх шалтгаанаар одоо тухайн байгууллагын ажилтан манай редакцид хандсан. Тэгвэл энэ талаарх мэдээллийг байгууллагын ажилтнтай холбогдож бүгдээрээ тодорхойлцгаая. Байна. Манд имэнээс холбогдож байна гэж сайтаас. Сайн байна уу? За одоо их мэдээлэлээ тодруулъя. Та хэдэн сар ажилласан бэ? Би гонцогт одоо 3 сар ажилласан. 3 сар ажиллах хугацаанд ер нь 3 сарын хугацаанд сарын цалин сая 800 эхний үед сар нь болохоор сая 800 гэж гэрээ хийсэн. Ер нь тэгээд цаашаа бол 1 сараас хойш 2 саяар тогтч гэрээ хийсэн гэрээ байгаа. Тэгээд ер нь сар болгоны цалингаа дандаа хугацаа хилүүлж өгдөг байсан. Тэгээ би ер нь орсноосоо хойш ер нь дандаа сүүлийг барьж цалин авдаг байсан байхгүй юу. Тэгээ би одоо энэ ямар өчтэй болоо энэ ингээд албан тооцоо ер нь ажилчдынхаа санал хүсэлтэд аваад гарын хэсгийн зурулаад дахиад өгсөн ингээд 12 сараас хүртэл ер нь цалингаа ер нь сард нь авчаамаар байна гэсэн хүсэлт гаргаж бид нар ингээд юу гэсэн хүсэлт өгсөн. Тэгээ тэрнээс хойш ерөөсөө сар 12 сар гэхэд би хугацаанд өгчдөг болно гэсэн өгөөгүй. Одоо та цалингаа гүйцэд авч чадсан уу? Ер нь чадаагүй би чадаагүй. Эхний сар би сая 800 өгнө гэж хэлсэн. Сая 800 авч чадаагүй. Сая 95 сая төгрөг авсан. Дараагийн удаа би сая 200 авсан. Тэгээд яагаад ингэж дутуу ороод байгаа юм бэ? Цалиныхаа задаргаа авъя гэхээр өгөхгүй байсан. Ерөнхийдөө та нар цагийнхаа бүртгэлээс мэдж байгаа энэ тэрийгээ өгөхгүй байгаа гэсэн байна. Одоо тэрнээс гадна цалингаа аваагүй хэр олон хүмүүс байгаа л? Зөндөө олон байгаа. Тэгээ ер нь орхио гарсан хүмүүсээ ер нь цалингаа өгдөгөө. Тэгээд яагаад бид нар цалин ажиллаа хайж байгаа вэ гэхээр ерөнхийдөө ийм байхгүй юу? Ерөөсөө сар цалингаа өгдөгөө. Цалингаас цалингийн хооронд бид нар өөр зээлтэй байдаг. Таана энэ чинь өрх гэрийн амьдрал таана банкны зээлээс эхлүүлээд энэ асуудал олон байгаа. Тэгээ тэр болгоныг хуралдаараа хийлсэн. Тэгээд одоо ингээд сард нь өгнө л гэсэн тэгээ өгөхгүй явсаар хагаад эцэст нь одоо би 3 сая гаруй мянган төгрөг авч чадаагүй байна. Тэгээ одоо би бас цалингаа сард нь өгчих болов гэж одоо бас хүсэлтөөгөө ажилчдынхаа бүх хүмүүсийн гарын хэсэгтээ тийм хүсэлт өгсөн. Одоо надад баримтан байгаа. Хийчихсэн гэрээ байгаа. Тэгээ ерөнхийдөө бүр цалингаа авч чадахгүй явсаар байгаад өөр ширэнд ороод ингээ бүр хүүхдүүд бүр цалин авахгүй ажилд орно гэж яваасан ээж та одоо ажилласаа гар гээд ингээ намайг гаргасан. Тэгсэн чинь одоо тойрох морхоо зураагүй баг ажлаа хайчаа явсан юм ярьж гин гэсэн. Ерөнхийдөө бид нар чинь цалин авахгүй бол би яаж ажиллаад авах вэ? Одоо цалин авахгүй байгаа шалтгаанаа юу гэж хэлж байгаа вэ? Ерөнхийдөө орлого орж ирээгүй байна. Ингээ бүх сүлжээ дэлгүүрүүдээр ингээ гэрээ хийсэн одоо ингээ бараа борлогдоод ингээ явж байгаа одоо ингээ сард нь өгнө л гэж явсаар байгаа өгөөгүй. Одоо ер нь би ажлаас гарснаас хойш ер нь сар ажилтсан одоо ажилчид бол цалингаа аваагүй одоо цагаан сар болж байна. Одоо ингээ ажлынхаа гүрвдэр ч гэсэн бичээлд явж байна. Ерөөсөө утсан холбогдохгүй гаргахаар уцаа авахгүй мессеж үчгээр хариу өгөхгүй ерөөсөө ийм байдалтай байгаад байгаа байхгүй юу. Тэгээ одоо яаж ингэж энэ хохирлоо яаж авах вэ? Би ерөөсөө хаана хандах вэ? Аргаадсандаа та нарт хандж байна ингээд. Захиалгаа аваад хаагурч хийгээд байгаа энэ ерөөсөө энэ гүнзэг гэдэг энэ юугаа үйлдвэрээ хаачаад одоо гэрээр хийгээд байгаа мó яагаад байгаа захиалгаа аваад хийгээд байгаа ер нь ингээд группээр бол ингээд ийм захиалгаа аваад одоо ингээд хаах гэж байна. Ингээд цөөхөн гэдэг ийм захиалгаа хаах гэж байна гэдэг ингээд яваад байгаа. Зарн яваад байгаа байхгүй юу. Бид нар тааштай одоо ийм байгаа. Бид нар айгүй хөдөлгөөн нөхцөлд ажилласан нэг. Хоёрт гэхээр нэг хүн болгонд ингээд нооронд ингээд тогтооцсон. Нэг хүн 20-25 кг мах өдөрт ингээд иднэ гэсэн ийм ноорон тогтооцсон байсан. Тэгээ бид нар ерөөсөө хөдөлгөөн нөхцөлд ингээд зарим үед ингээд унааны ч мөнгөгүй очино. Явган нэчгэнгүйгээл ингээд хүний унаантай айгдаар ингээд янз бүр болоод очдог. Очоод ингээд бид нар ажлаа хийхгүй хийгээд байгаа ажил нь өдөртөө хийсэн бүтээгдэхүүн бүгд байхгүй маргааш нь ачигтаад явцсан байдаг. Тэгээ ингээ бид нар одоо ингээ цалингаа өгөхгүй болохоор цалингийн чинь оронд ингээ бүтээгдэхүүнээс авъя гэхээр өгдөггүй. Ерөөсөө өгдөггүй байсан байхгүй. Тэгээ ингээд ерөнхийдөө миний бодол одоо цалингаараа бартайлж биднийг ажилуулж исэн байна л гэсэн ийм ойлголттой байгаад байгаа. Одоо хамгийн урт хугацаанд цалингаа аваагүй хичнээн хүмүүс байгаа л хэдэн сарын хугацаанд ч гэх юм уу цалингаа аваагүй хүмүүс байгаа л
Одоо 30-40 хүн байна. Одоо ерөөсөө энэ сүүлийн сарын цалин аваагүй яг хуучин ажиллаж байсан одоо ингээд цагаан сард хүлээд өгнө гэсэн хүмүүс өгнө гэсэн өгөхгүй байна. Одоо ерөөсөө уцаа хаацсан, фэйсбүүкээ хаацсан байна гэдэг ингээд группээр зарна явж байна. Хүний нөөц нь өнөөдөр тэгээ тавьсан байна. Ерөөсөө уцан холбогдохгүй байна, фэйсбүүкээ хаацсан байна гэл. Тэгээд ажилчид нь ерөөсөө цалингаа аваагүй байгаа. Тэгээд ингэ дуурахгүй байхгүй. Ерөөсөө ингэ ажил хаялт хийн гэдэг ингэхээр ахлууд нь ерөөсөө ингэж болохгүй. Ингэ ажиллаа хийжээ, өгөх байлгүй энэ дээр гэж явсаар байгааг одоо бид нэг ингэ хохирсон. Эсвэл хаял зарлая гэхээр ахлахууд нь бүгдээ ажиллаа хийж яа өгөх байлгүйдээ гэдэг гэсэн чинь ахлахууд нь ер нь цалингаа авсан юм болов? Ерөөсөө одоо ингэ группээр одоо ингэ цалингаа аваагүй юу болж байна ингээд нэгцгаая гэхээр ерөөсөө дуурахгүй байгаа хгүй. Тэгэхээр эдгээр чинь ерөөсөө авцсан байгаа л гэж би хардж байна. Би бол одоо хардах хэрэгтэй л гэж бодож байна өөрийгөө. Цалингаа авч чадахгүй одоо ингээд ажилгүй болсон. Тэгээд 5 сарыг өнгөрөөж одоо ингээд бид нэлээд олон хүн хогссон байгаа. Арга ясандаа би одоо ингээд сайт мэдээлэл бас өгч байна. За дараагийн ажилтнтай холбогдож та бүхэндээ мэдээллийг хүргэе. За та хэр хугацаанд ажилласан бэ? Хэдэн сарынхаа цалингаа аваагүй байна вэ? Би бас 9 сард ороод. Тэгээд ер нь бол цалин дандаа дутуу болгогддог. 5-ных нь болохоор 20-нд ороод 20-ных нь болохоор ингээд одоо нэгсэнд 15 хоногийн цалин дандаа барьцаалагдаж үлддэг. Тэгээд дандаа дутуу ордог. Тэгээд юу яадаг? Нийгмийн даатгал. Нийгмийн даатгалаа төлнө гэж цалин дээрээс суудгаад авсан мөртлөө ерөөсөө төлөвдөөгүй. Тэгээ одоо ингээд 10 сар, 11 сар, 12 сар, 1 сар гэдэг чинь одоо бүтэн 4 сар ингээд нийгмийн даатгал төлөвдөөгүй. Хамгийн доотлолт 510 мянган төгрөг тэгэл 300 дээр хэд гараа явсан. Бас ингээд нэг сая гарan жоохгүй бараг 2 сая шахам төгрөгийн ингээд нийгмийн даатгал байгаа байхгүй юу? Тэгээ одоо энэ сарын цалин нь гээд бүтэн сарынхаа цалин аваагүй. Тэгээ нийгмийн даатгал одоо тэр байгууллагын дансыг хаачих юм байна л да энэ захирлын. Энэ дансыг хаагаад тэгээд ингээд данс хааснаас болоод би цалингаа тавьж чадсангүй гэсэн юм асуудал тэгээд ажилчдын донд хөндөж гаргаж ирж байгаа байхгүй юу? Тэгээ ингээд нийгмийн даатгалыг удаа дараал нь зөндөө олон удаа ингээд төлөөд өгөөч гэж бүр бараг сар болгон хэлээ сар болгон гуйгаал одоо гэдэг хэлжсэн байж ямар ч анхаарлын төвшөнд аваагүй ерөөсөө тэрийг юм чинээ бодоогүй гэж буцаагаад ямар одоо хүмүүс цалингаа нэхэд нийгмийн даатгал яг яадаг зээл авмаар ингээд өчнөө хүмүүс одоо ингээд баяр төгсөө ингээд энэ асуудлыг сөхөөд ирэхэд та нарын буруу. Та нар нийгмийн даатгал руу ярьж энэ асуудлыг ингээд бүр хувц болгосон. Тэгвэл юу гэсэн үг юм бэ? Энд чинь яадаг нийгмийн даатгал төрчил над чинь бурдын тасталж урж исэн удаа байгаа ш нийгмийн даатгал төрчил над чинь зээл ирэх гэмтгийг юм чинь гараад ирж байгаа. Одоо би энэ асуудлыг шийдэж чадахгүй. Нийгмийн даатгал барьцаалсан таасан та нарын цалин байгаа гэж бид нарт бүр өөрөө тэгж хэлсэн байхгүй юу? Тэгэхээр ингээд хүмүүсийг одоо дотроос амар төөрөлтүүлээд хооронд нь хагаралтуулж штэ. Тэнгүүд хүмүүс хин нийгмийн даатгал руу ярьчих, хин нийгмийн даатгал руу ярьчих л штэ. Тэг ингээд ажилчид нь хооронд ингээд хоёр хуваах. Тэр хооронд өөрөө зүгээр нэг жүжиглээ л яваад байгаа байхгүй тол тэгэл хүмүүсийн нөгөө ажиллах орчин нь одоо ямар вэ? Ажиллах орчин бол амар гэдэг штэ. Амар хүүтэй. Нүүрс түлэн байж байгаа л тасарчин. Байж байгаа л тасарчин. Тэр ер нь ингээд амар туранхаа харж ирнэ. Бүр ингээд хайлт шиг болтой амар туранхаа харж ирнэ. Тэрнийхээ хайлт мэлсийг ялгаад тэр нөгөө нэг цаас махаа идж байгаа хүн дээр хайлтаа ингээд цай ялгахсангүй юм л бол та нарт торгуул тавина. Тэг ингээд тэгж торгон цалингийн тэдэн үс нэгдэн үс ерөөсөө л юм. Өгөхгүй цалингийн тэдэн үеийг яриад өгөхгүй цалингийн хувь нуур яриад одоо яг юу ч яадаг чи. Тэгээд дугаагаа бас тэр мөрийг хэлсэн л тээ. Захирал нь хин гэдэг хүн байдаг үлээ? Өөр одоо та нарыг харьцуулдаг хүн байгаа болов уу? Чой жамс гэж Бамбатын чой жамс гэж хүн байгаа. Тий, ерөнхий захирал нь. Тий, хүүхүүр урд нь тэр хүүхүүр гэж юу ажиллаж байсан юм шүү дээ. Нөгөө нэг тийм төсөл өсөлч юм уу тийм юм аа. Тэр ер нь амар их хохирчтэй юм байлээ. За мэдээлэл өгсөнд баярлалаа.